Сайн бацгаана уу? Юу Академийн солонгослын хичээл тавтай морилно. За бид бүгд цагаан толгойн үсгээ бүгдийн үзээд дууссан байгаа. Тэгэхээр өнөөдөр багш нь цагаан толгойн үсгийн зөв бичих дарааллыг танилцуулах гэж байгаа. Ерөнхийдөө бол багш нь хэлсэн байгаа те. Дандаа зүгнээс баруун тишээ, дээрээс доошо гэсэн дараалалтай бичнэ. Гэхдээ зарим үсгүүд маань жоохон олон зурлагаас бүрддэг. Тэгээ хизээний зурлагаа зогсоох уу, аль зурлагын салахгүй зурх уу гэх мэтчлэн баг зэргийн асуудлууд үүсдэг учраас багш нь яг ийм хичээл бэлдээ тайлбарлая гэж бодсон юм. За эхний үсэг маань А үсэг байна. За багш нь жоохон муухай бичигдэж магадгүй яа гэвэл энэ болохоор нэг компьютероор бичиж байгаа учраас за А үсгийн та хэд маань зөвхөн дарааллын сайн харж аваад дэвтэр дээрээ бүгдээрээ гой бичиж шүү. Над чинь ингэж муухай бичихгүй шүү. Заа юу. За А үсэг маань эхлээд дугуйгаа илээ. 1 тэгээд дээрээс доошоо зүүнээс баруун тишээ гэсэн ийм 3 зурлагаас бүтгэнэ. Уртлын энэ одоо бүрэнхийг болвол ихшгээр ихэлсэн үгэнд бичдэг те. Тэгэхээр багш нь энэ бичиж явчих. За А. За О. Ийм 3 зурлагаас бүтгэнэ. О. У. Дээрээс доошоо зүүнээс баруун тишээ. За үу мөн адил. Зүүнээс баруун тишээ, дээрээс доошоо. За дээрээс доошоо, зүүнээс баруун тишээ, дээрээс доошоо. За задгаа зүүнээс баруун тишээ, дээрээс доошоо, дээрээс доошоо. За хэвтэй зүүнээс баруун тишээ. За босоо юм маань бас муу адил хэлбэр дээрээс доошоо. За ийм дараалалтай. За яа үсэг рүү орж ирж байна. Яа үсэг маань дээрээс доошоо, зүүнээс баруун тишээ, зүүнээс баруун тишээ. Амархан багаз. Торгоо зурлаа. Зүүнээс баруун тишээ, зүүнээс баруун тишээ, дээрээс доошоо. За яа үсэг болохоор ийм байна. Юу. Муу адил торгоо илээ. Дээрээс доошоо, зүүнээс баруун тишээ гэсэн ийм 3 зурлагтай. За юу. Дугаа зураад зүүнээс баруун тишээ, дээрээс доошоо, дээрээс доошоо. Юу. За хоёр яага учраас муу адил 2 эдэг те. За битүү бичиж. Дээрээс доошоо, зүүнээс баруун тишээ, дээрээс доошоо. За задхан болохоор зүүнээс баруун тишээ, дээрээс доошоо, ийм 4 зурлагаас бүртгэн байна. За одоо гэгүүлэгч рүү орж ийн. Гэгүүлэгчийн багш нь дандаа А ихшигтэй хамт К-на та гэж бичсэн байгаа. Гэхдээ багш нь үсгийнх нь нэрийг хэлэхгүй дандаа авиаг нь хэлээд дээрэс нь бичгтээ зөвхөн уртлынх нь гэгүүлэгчийн ангаар нь бичиж явчих. За тэгэхгүй бол энэ зайд нь бас багтахгүй байх. Гэгүүлэгчийн 2 удаа бичээд хідэн зурлагтайг нь хэлээд явъя. Дагаад бичээрэй. Зүүнээс баруун тишээ, дээрээс доошоо. Ийм нэг л зурлагаар зурх нь үзэг саллахгүй. Зүүнээс баруун тишээ, дээрээс доошоо. За энэ нүсэг муу адил дээрээс доошоо, зүүнээс баруун тишээ ингээл болоо. Үзэг саллахгүй бичнэ. Дээрээс доошоо, зүүнээс баруун тишээ. Энэ. За Д. За Д үсгийн зурлага бол 2 зурлагтай. Гэхдээ яаж салах вэ гэхээр зүүнээс баруун тишээ 1 2 дахь нь болохоор дээрээс доошоо, зүүнээс баруун тишээ. За ийм 2 зурлагаар зурх нь. 1 2. Ойлгомжтой. За одоо 9 үсгийг зуръя. 1 2 3. За ийм 3 зурлагаас бүтгэн байна. 1 2 3. За ийм 3 зурлагаас бүтгэн байна. За М үсэг маань дээрээс доошоо, зүүнээс баруун тишээ, дээрээс доошоо 2 3. Ийм 3 зурлагаас бүтгэн. За хараа. 1 2 3. За Б үсэг одоо Б үсэг маань 4 зурлагаас 1 2 3 4 гэсэн ийм 4 зурлагаас бүртгэн. 1 2 3 4. За
Дараагийн үсэг рүү оръё. Эс үсэг тий. Шид. За эс үсгийн хялбар хоёрхан зурлагтай 1 2. 1 2. За энэ түрүүн бичсэн учраас дугуй дүрсийг бол за ингэж бичнэ. Зүүн тал руугаа тойруулна гэсэн үг. Зүүнээс баруун руу. За Ж үсэг байна. Ж үсэг бас хоёр зурлагаас бүтнэ. 1 2. 1 2. За Ч үсэг бол Ж-тэй ижлэх мөртлөө дээрээ тусалтай учраас 3 зурлагаар. За эхлээд туслаа байна. Туслаа хэлээ. 1 2. 1 2 3. Тусалтайгаа нийлээд 3 зурлагаас бүрддэг нь тий. Туслаа эхэлж тэгээд 1 2. За Монголны К үсэгтэй ижил үсэг кик. За 1 2. За ингэж зурх нь. 1 2. За дараагийнх нь Т. Т үсэг маань харин 3 зурлагаас бүтнэ. 1 2 тэгээд 3. Сонирн байгаа. Зэн жоохон эвгүй. Гэхдээ заавал энэ дараалалаар зурж хэвшээрээ өгөхөд хэцүү байсан ч гэсэн. 1 2 3. За дараагийн хичээлдээ оръё. Дараагийн үсгээ үзье. П үсэг байна. П үсгийн дараалал маань одоо багш нь зуръя. Таад маань нэрээ энийгээ юу яхад үсгүүдээ бичихтэй дөрвөлжин шугамтай дэвтрийн дөрвөн нүдэнд нэг үсгээ бичиж эхэлж яваарай. Томхон шиг бичээд яваарай гэсэн үг. Заяа. За П үсэг маань 4 зурлагаас бүрдэнэ. 1 2 3 4. 1 2 3 4. За ингэж бичихнэ. За хамгийн сүүлчийн үсэг маань Х үсэг. Х үсэг маань мөн адил 3 зурлагаас бүрдэнэ. Эхлээд туслаа хэлээ. Дараа нь зүүнээс баруун тишээ тэгээд дугуйгаа гээд болоо. 1 2 3. За багш нь ингээд нэг юм товчхон хичээл орлоо. Даалгавартаа энэ үсгийн дарааллыг мөн адил зургаар оруулчих учраас тэн дээрээс хараад маш гоё цэвэрхэн бичээрэй. Энд зөвхөн багш нь дарааллыг оруулсан шүү. Тэгэхээр багшаа муухай бичсэнийг дагаж дуурайж муухай бичиж болохгүй. Ерөөсөө гоё бичих хэрэгтэй. За өнөөдрийн хичээл таалагдсан гэдэгт итгэлтэй. Дараа уулзлаа баяр та.